Дэвшилтэй технологи Герман чанарыг эрхэмлэгч Ультрасоник компани Хинти аймагт зохион байгуулагдсан удааны эсрэг хамтдаа үзэсгэлэнд оролцож, тус аймгийн иргэдэд дэвшилтэт ногоон шийдлүүдэд танилцууллаа. Өнөөдөр дэлхийн нийтээрээ төвлөрсөн системийг халж ашиглалтын зардал хэрэглээг хянаж болох бие даасан системийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл айл өрх бүр халаалт, халуун ус болон бохирын бие даасан системтэй болсноор бид хөгжлийг товчлох юм. Үзэсгэлэнгийн үеэр иргэдийн ихэд сонирхсан айл өрхийн үндсэн халаалтын шийдэл болох шөнө дулаан хадгалагч нь эрчим хүчний хөнгөлөлттэй тарифыг ашиглан зөвхөн шөнийн цагаар цахилгаан зарцуулж, дулаанаа нөөцлөн бүхэл өдрийн турш гэрийг дулаан байлгах чадaltaй юм. Энэ нь утааны эсрэг манай улсад хамгийн тохиромжтой цахилгаан халаалтын шийдэл бөгөөд өөр дээрээ электрон удирдлагатай, тасалгааны температурыг нэмэх 5-аас 30 градусын хооронд тохируулах термостат тохируулагчтай. Хөлдөлтөөс хамгаалах функцтэй зэрэг олон давуу талтай бөгөөд Ультрасоник компани 2003 оноос хойш Монголын 1100 гаруй айл өрх албан байгууллагад угсралт суурилуулалтын үйлчилгээг үзүүлээд байна. Өнөөдрийн бидний гол зорилго бол агаарын бохирдлыг бууруулах ямар гац шийдэл байна вэ те? Энэ дээр хамгийн оновчтой шийдэл бол ерөөсөө өдрийн энэ эрчим хүчний ачаалалд ямар ч одоо нэмэлт ачаалал үүсэхгүй зөвхөн шөнийн илүүдэл энергийг ашиглан ажиллах энэ шөнө дулаан хадгалагч Хинти аймгийн ард иргэдэд танилцуулж байна. Халаалтын төхөөрөмж сонгож байгаа хүмүүс болохоор ч хамгийн ихтэй өөрсдийнхөө байшингийнхаа дулаан алдагдлыг сайн мэдэх хэрэгтэй. Тэрүүгээр халаалтын ямар төхөөрөмж сонгохоо шийдэх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол одоо нэгэнт одоо цахилгааны халаагуураар халааж байгаа бол одоо утасныхаа чанарыг маш сайн анхаарах хэрэгтэй. Түүнчлэн төсвийн байгууллагууд хэмжих хэрэгсэл ашиглаж, эрчим хүчийг ихээхэн хэмнэх боломжтойг онцолж, аймгийн удирдлагууд болон иргэдэд зориулсан сургалтыг Ультрасоник компаниас зохион байгууллаа. Манай улсын хуулинд айл өрх албан байгууллагууд эрчим хүчний хэрэглээгээ тоолуураар хэмжих эрхтэй байдаг бөгөөд эрхээ эдэлдэггүй байдал нь асар их үргүү зардлыг үүсгэсээр байна. Ультрасоник компани зүгээс энэхүү үйл ажиллагаа нь аймаг сумын төвийн утааг бууруулж, эрчим хүчийг хэмнэх, цаашид Хинти аймагтай хамтран ажиллах эхлэл боллоо хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн Хинти аймагтай адил бусад хөдөө орон нутагтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Үзэгч та дэлгэрэнгүй мэдээллийг 45 38 92 88 10 857 утсаар лавлаарай. Одоо огтхон үед зарим үедээ